Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн Монголын хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв байна. Үлгэрийн үйл явдлыг таамаглан уншия. Хичээлийн зорилго маань уншсан үлгэрийн гол хэсгийн үйл явдлыг хэрхэн өрнөхийг таамаглах. За зорилгодоо хүрэхийн тулд дараах алхмуудын дагуу хичээлдээ оролцсноо. За алхам 1. Танил бус үгийн утгыг мэдэх. Алхам 2. Үлгэрийг уншихдаа ах トゥ 3-ын хэлсэн үгийг таамаглах. Алхам 3. Эхийг холбоо хамаарласан гүйцэн таамаглан ярилцах. Алхам 4. Өөрийн үнэлгээ. Дараах алхмуудын дагуу өнөөдөр бидний хичээлд оролцуулнаа. За хүүхдүүд та нар Монгол хэлний сургачгийнхаа 58 дугаар хуудасны 3 таварч ихэхийг гаргаарай. Монгол ардын үлгэр 3 тааварч. Урд ботохдоо ганц ингэтэй 3 өнчин хүүхэд байжээ. Ингэний сүг 3 хүүхэд ууж ботхон нэхийгээ хөхөж амьдардаг бай. Нэгэн өдөр ингэн бэлчээрт гараад эргэж ирсэнгүй. 3 өдөр хүлээсэн боловч ирсэнгүй. 3 дахь өдөр нь болоход ботхон харангадах шахаж баг дүүн сүүн ихэж уйлжгэн. Ах トゥ хоёр хоорондоо зөвлөөд ингээ олж ирэхээр болж эрх танхил баг дүүгээ ботгон дээрээ суулгаад жаахан идэх юмаа боож боглоод аян замдаа гарчээ. 3 хүүхэд ингээ ирж явсаар нэгэн ноёныг очтол тэдний гадна ингэн уяатай байжгэн. Тэгээд ноёноос ингээ авъя гэтэл энэ ингийг чононд бариулах гэж байхад нь манай тэмээчин олжээ. Та нарын тэмээ мөн бишиг мэдэхгүй. Та нар таавар таахтай хэрвээ гэвэл тэд бид таахтаа л таадаг гэв. Ноён хэлв. Би та нараар таавар таалгана. Таахгүй бол энэ тэмээ та нарыг биш гэж үзэн шүү гэж хэлв. Та нар гэрээс гарч байхтун гээд ноён 3 аяганд юм хийж хөмрүүлж тавиад одоо ороод иргэв. Тэднийг орж ирсэнд хаан асуусан. Хамгийн дээд талын аяганд юу байна вэ гэсэнд үлгэрийнхаа эхлэл хэсгийг бид нар уншиж дууслаа хүүхдүүдээ. Үлгэрийн эхлэл хэсэгт танил бус үг ямар үг байгааг ажиглаарай хүүхдүүдээ. Ажиглахын тулд та бүхэн үлгэрийг өөртөө буюу дотроо уншаарай хүүхдүүдээ. Сургачгийн 59 дугаар утас. За бидний уншсан үлгэрийн эхлэл хэсэгт инг харангадах хоорондоо зөвлөөд эрх танхил. За мөн хөмрүүлж гэсэн эдгээр үгнүүд танил бус үг байна. За инг гэдэг нь 5 наснаас дээших эм тэмээ. Харангадах гэдэг нь өссөх гэсэн утгатай үг. Зөвлөөд гэдэг нь хэлэлцэж ярилцах. Эрх танхил гэдэг нь дураараа буюу дур зоргоороо. Хөмрүүлж гэдэг нь юмыг уруу харуулan тавих. Дүгрэг хэлбэртэй гэдэг нь дугуй хэлбэртэй гэсэн утгатай үг. Зоос гэдэг нь мөнгөн тэмдэгдэх гэсэн утгатай үг юм байна. За бид нар ингээд үгийнхаа танил бус үгийн утгыг мэдэж явлаа. Үлгэрийнхаа. За тэгвэл ноён аягыг яасан байна вэ хүүхдүүд? Ноён аягыг ширээн дээр яасан байна? Яаж байрлуулсан байна? За ноён аягыг байрлуулахдаа хөмрүүлж тавьсан байна. Хөмрүүлж байрлуулсан байна. Тэгвэл бид нар сая танил бус үг дээр хөмрүүлэх гэдэг үгийн утгыг мэдэж авсан. Хөмрүүлэх гэдэг үг маань юу гэсэн үг вэ?
Юмыг уруу харуулan тавихыг хөмрүүлэх гэдэг байна. За одоо энэ 3 хөмрүүлсэн аяганд юу байгааг бид нэр таамаглана. Таамаглах гэдэг маань өөрөө үндслэлтэй таамаглах. За тэгвэл эхний аяганд юу байгааг таамаглацгаая. Эхний аяганд юу байгааг таамаглахын тулд хүүхдүүдээ сургачгийнхаа 59 дугаар хуудасны дүүгийн хэлсэн үгэн дээр очиорой. Баг дүүгийн хэлсэн үгэн дээр. Баг дүү юу гэж хэлсэн бэ? Бүв бөөрөнхий бөгөөд шав шар өнгөтэй юм бол болжмрын өндөг бизээ гэж хэллээ. Тэгвэл ах дүү хоёр юу гэж таамагласан юм бол? За бүгдээрээ бодоорой хүүхдүүдээ. Ах дүү том ах нь юу гэж таамагласан бэ? Бодоорой. Том ах нь бүв бөөрөнхий юм гэж таамагласан байна. Тэгвэл дунд ах нь юу гэж таамагласан бол хүүхдүүдээ? Дунд ахын таамагласныг бодоорой. Дунд ах нь шав шар өнгөтэй юм байна гэж таамаглажээ. Гэтэл баг дүү бүв бөөрөнхий бөгөөд шав шар өнгөтэй юм бол болжмрын өндөг үзье гэлээ. Гэтэл ноён яасан болов? Ноён аягыг аваад харуулбал үнэхээр юу байсан бэ хүүхдүүдээ? Самбарлаараа болжмрын өндөг байсан байх нэ. Тэгвэл эхний аяг нь болжмрын өндөг байсан байх. За одоо дунд аяганд юу байна вэ гэж ноён асуусан. Том ах нь. Уншаарай хүүхдүүдээ. Том ах нь юу гэж хэлсэн бэ? Том ах нь ув улаан юм байна гэв. Гэтэл дунд ах нь ав амттай юм байна гэлээ. Тэгвэл баг дүү юу гэж таамагласан бэ? Баг дүүгийн таамагласныг бодоорой хүүхдүүдээ. Баг дүү нь ув улаан болоод ав амттай юм бол чав үзье гэсэн чинь бас л таачихжээ. Тэгвэл эхний аяганд өндөг байгааг таасан, хоёр дахь аяганд чав байгааг хүүхдүүд маань тааж чадлаа. За ингээд ноён сүүлийн аяганд юу байгааг хүүхдүүдээс асуусан. Том ах нь дүгрэг хэлбэртэй юм байна гэхэд дунд ах нь дундаа дөрвөлж нөхтэй юм байна гэсэнд баг дүү нь юу гэж хариулсан бэ хүүхдүүдээ? За бодоорой. Баг дүүгийн таамагласныг бодоорой хүүхдүүд. Том ахын хэлснийг, дунд ахын хэлснийг уншаад баг дүүгийн хэлснийг таамаглаарай. За баг дүү маань дүгрэг хэлбэртэй болоод дундаа дөрвөлж нөхтэй юм бол гуйлан зоос бизээ. За 3 дахь аяганд юу байгааг харъя хүүхдүүдээ сүүлийн аяганд. За тэгвэл сүүлийн аяганд том ах маань юу гэж хэлсэн бэлээ хүүхдүүдээ? Том ах маань дүгрэг хэлбэртэй гэсэн. Дунд ах маань дундаа юутай гэсэн. Нөхтэй гэсэн. Гэтэл дүү нь юу гэсэн бэ? Дүгрэг хэлбэртэй дундаа нөхтэй юм бол гуйлан зоос үзье гэсэн. Ингээд ах дүү 3 аяган доторх тааврыг бүгдийг нь тааж чаджээ. За та нарын таамагласантай санал нийлж гинэ үү? За хүүхдүүдээ. Тэгвэл бид нэр өнөөдрийн 3 тааварчин үлгэрийн гол хэсгийг бид нар таамагласан. За таамаглахдаа яасан бэ гэсэн чинь эхний аяган дээр хэний хэлсэн үг байсан бэ? Эхний аяган дээр дүү хэлсэн байсан тийм ээ. За дүү хэлэхдээ юу гэсэн бэхээр бүв бөөрөнхий бөгөөд шав шар өнгөтэй байна гэсэн. За тэгвэл дунд аяган дээр хүүхдүүдээ. Дунд аяган дээр бид нар хин хэлсэн бэлээ хүүхдүүдээ. Том ах нь уулаа юм байна гэсэн. Гэтэл дунд ах нь юу гэж хэлсэн бэ хүүхдүүдээ? Дунд ах нь ав амттай юм байна гэж хэлсэн. Баг дүү маань уулаан болоод ав амттай юм бол чавх үзье гэж таамагласан бахан тийм ээ. За тэгвэл хамгийн сүүлийн аяган дээр. За баг дүү маань таамаглалсан. Баг дүү маань таамаглал хэлэхдээ том ах юу гэсэн бэ гэхээр дүгрэг хэлбэртэй юм байна гэж хэлсэн. Гэтэл дунд ах нь дундаа дөрвөлж нөхтэй юм байна гэсэн. Гэтэл баг дүү маань дүгрэг хэлбэртэй болоод дундаа дөрвөлж нөхтэй юм бол гуйлан зоос үзье гэж хэлсэн. Тэгвэл хүүхдүүдээ төгсгөл хэсэгт нь
ноён ах トゥ 3-т энгийг нөх болов. Та нар юу гэж бодож байна хүүхдүүдээ? Бид нэр 3 тааварчин үлгэрийнхаа эхлэл хэсэг болон гол хэсгийг таамаглан ярилцлаа. За тэгвэл бүгдээрээ өөрсдийнхөө үнэлэхийн тулд дараах 4 асуултанд хариулна. Ингэний сүг хэн уудаг байсан бэ? Дараах өгүүлбэрт хариулахдаа хүүхдүүдээ давтан уншлагыг хийгээрэй. Сургачгийн 58 дугаар хуудсан дээр очиорой. Асуултандаа хариулахдаа бүтэн өгүүлбэр хэлнэ шүү хүүхдүүдээ. Ингэний сүг хэн уудаг байсан бэ? Ингэний сүг ах トゥ 3 болон ботго нь яадаг байсан? Уудаг байсан. Тэгвэл инг хэд хоног гэртээ ирээгүй? Инг хэд хоног гэртээ ирээгүй? Инг нь 3 хоног гэртээ ирээгүй. Ноёноос ингээ авъя гэтэл ноён юу гэж хэлсэн бэ? Ноёноос ингээ авъя гэтэл ноён юу гэж хэлсэн бэ? Бүтэн өгүүлбэрээр хариулаарай хүүхдүүдээ. Ноён таавар таагараа гэсэн тийм ээ. Таавар таачдах уу? Таавар таавал одоо инг та 3 инг гэж бодъё гэж хэлсэн. Ах トゥ 3 ингээ хэрхэн буцааж авсан бэ? Ах トゥ 3 ингээ хэрхэн буцааж авсан бэ? Ах トゥ 3 ингээ таавар таагаад буцааж авсан байгаа тийм ээ хүүхдүүдээ. Өнөөдрийн бидний хичээл дуусаж байна. За бид нар өнөөдрийн хичээлээр дараах алхмуудыг хийсэн, үлгэрээ уншсан, үлгэрийн эхлэл хэсгээс танил бус үгийг тэмдэглэсэн, танил бус үгийн утгыг бид нар мэдэж авсан. За тэгвэл хүүхдүүд та нар гэртээ бие даан хөгжих цагаараа за сургачгийн 59 дугаар хуудасны 3 тааварч үлгэрийн төгсгөл хэсгийг үргэлжлүүлэн таамаглаж чинь. За төгсгөл хэсэгт ер нь цаашаа үргэлжилж юу болсон болов? Юу болсныг хүүхдүүд та нар яах вэ гэхээр эхлэл гол хэсгийг дахин гэртээ давтан уншаад үлгэрийн төгсгөл хэсгийг таамаглан бичээрэй. Өнөөдрийн хичээлээр идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.